Монгол маань би бодлоо 3 сарын үүтээ орон сууцны ор бүрний ажил хийдэг. Би бодлоо ерөн хүүхэд маань соёлын явцаа Монгол толгой хүмүүс чухал гэж байна. Би бодлоо ерөн Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо нэртэй энэ том өрх айлын маань 15 жилийн ойн баяр нь болох гэж байгаа юм. Бид энэ удаад ямар нэгэн баяр наадам гэхээсээ илүү Монголын маань залуучуудын амьдралд бодиттой байгаа үнэн зүйлийг гашуунч гэсэн заавал бидний илэн далангүй ярих ёстой. Түүнийхээ төлөө ямар нэгэн зүйлийг шийдвэрлэхийн төлөө ирмэлцэх ёстой. Ажил хэрэгч энэ сэдвүүдийг одоо хөндөж нэвтрүүлэг болгож хүргэе гэж зорьсон юм. Одоо бодоход сүүлийн 5 жил тасралтгүй зөвхөн байгаль орчны сэдвийн асуудлуудыг телевизийн бүтээлүүдээр хүргэсэн байна. Би өөрөө энэ олон мянган монгол залуучуудын нэг эдис учраас бас нөгөөтэйгөр монгол залуу өсгөө хүний тухай боддог, дотроо шимширч явдаг энэ сэдвийн тухай өөрийнхөө мэргэжлийн дагуу телевизийн бүтээл болгож та бүхэндээ сэтгэлээ хуваалцах гэж байгаадаа л илүү баяртай байгаад ах шиг байна. Цаг үед гашуунч гэсэн үнэн түүх минь ямар байсныг одоо эргээд бүгдээрээ нэг санацгаая.
бодохдоо олон хүмүүс бидэнтэй санал нэгдэх байх гэж бодож байгаа. Энэ гашуун үнэн түүхийн ард Монголд хэн үлдсэн бэ гэхээр олон өргөдлгөөсөн бүсгүйчүүд хүүгээ охиноо хард ямар нэгэн хөдөлмөр хийхээр яваад 5 жилийн дараа, 7 жилийн дараа, 8 жилийн дараа л ирэх бахтаа гэд гүнхэрсэн олон ээжүүд үлдэж байсныг тодгон санаж байна. Тэгэхээр манай нөхөр яваад тэнд хүнтэй амьдралаа гэдэг цаг хугацааны дараа мэдэгдээд тэгээд тэр хүн амьдралаа бодохоор мэдээж би салгаас өөр аргагүй. Тэгээ үр хөвгтөө одоо асрах, хамгаалах те бүх одоо үүрэг над дээр ирж байгаа учраас салгаас өөр аргагүй. Тэгээ хамтарч одоо эргээд бол хамт амьдарч чадахгүй. Зүгээр энэ айгу амьдралаа дээшлүүлэн сайхан болгоно гэд явсан хүн маань бүр эсрэгээрээ гэр бүлчгүй одоо хүүхдүүд маань эцэгчгүй ингээд нөгөө сайхан амьдрал нь хаач байгаа нь тий бүр огт эсрэгээр амьдрал эргэж ийн л гэж хэлмээр. Одоо эргээд харахад хамгийн гол харамсаж байгаа асуудал маань сэтгэл эмзэглүүлсэн юм маань юу вэ гэхээр охиноо би ганцаараа өсгөж аавгүй тий халуун дулаан гэр бүл байлгаж чадаагүй. Анх нөхөртөөгөө суухдаа охиноо гарахтаа ад жаргалтай хайртай тийм сайхан гэр бүл байсан. Нөхөртөө найдлага тавьж хүлээсээр маш олон цаг хугацааг өнгөрөөсөн. Энэ олон гэр бүл, энэ олон хүүхдүүд чиг те инээж хөхөрч, ааваа гэж дуудаж, ааваа гэж инээж, ааваасаа тусламж хүрч, аавхаа нуруунд дээр өөрлөж тоглож өсч чадаагүйд нь би харамсаж байна. Бүсгүй хүн тэргүүлсэн айл болдоггүй, гүү тэргүүлсэн сүрэг болдоггүй гэж ардын минь гайхалтай үнэн үг байдаг. Эмэгтэйчүүд нэрчүүдийн ажлыг хийж олон хүүхдүүд аавыгаа ээжигээ хамт байгааг нь харахгүйгээр өсвөр насндаа хүрч байсан амьдрал бол бидний Монголын үнэн бодтой түүх. Одоо залуучууд манай залуучууд ажил хийж болж байна. Гэхдээ хамгийн гол нь манай энд байгаа юунууд залуучуудын чалинг дутуу өгöd шүү дээ. Ерөөсө хүний хөдөлмөр айгүйх сорж байна. Дээрэс нь ер нь бол Монголд бол ажил хийхгүй ажил байхгүй биш байна. Ихэнх олцсон ирчүүд чинь одоо нэгдүгээр цалин мөнгө олоод хоёрдугаарт ажиллаач голдог юм уу? Ямар ч байсан сүүлийн үеийн залуучууд айгүйх арх удаг болсон. Тэгээ хүүхнүүд нь их олцсон амьдралаа авч явж шүү дээ.